хүн төрлөختний түүх хүн үүссэн тэр цагаас эхэлдэг билээ. Гэвч хүний үүсэл хөгжил нь өөрөө урт нарийн ээдрэгтэй түүх юм. Хүний үүслийн түүхэнд хоёр чухал асуудал тавигдсаар ирсэн. Эхнийх нь хүний анхны өвгөн үүслийн асуудал. Хоёр дахь асуудал нь хүний анатом, зам үеийн хувьд өнөөгийн бидэнтэй ижил орчин үеийн хүний үүсэл. Өвслийн онолн түүх. Бичнээс үүссэн бус харин хүн ба бич эрт цаа нэг өвгтэй байсан бөгөөд бичний зүйлүүдээс хүнтэй хамгийн ойр төрөл нь өнөөгийн шимпанзе гэж тайлбарладаг. Иймээс хүний анхны өвгөн хүн ба бичний өвгүүд тусдаа төрөл болж салаалсан тэр үед үүссэн байдаг. Судлаачид хүний үгийг бичнээс ялган танихтаа тархины багтаамж, толгой, эрүүл, гад гэх мэт амтны олон талт онцлогийг харуулсны тулд нэгэн онцгой шинж буй болж ажилласан нь тухайн төрөл зүйл хоёр хөл дээрээ босоо явж байсан гэсэн юм аа. Өнөөдрийнхэн хичээлээр бид хүн төрлөختний өв дээдс буюу балар эртний хүмүүс хизээ үүсэн гэсэн хаанаас гаралтай мэдэж мөн тэдний амьдарч байсан газар нутгийг газрын зурагт тэмдэглэж их сурвалжтэй ажиллана.